Ардын хөгжмийн зэвсгээр оролцох, зэмсгийг яаж эзэмшиж, яаж оролцох тухай ярилцъя. Тэдэнд бас зөвлөгөө өгье. 20 дугаарт нэгэнт одоо нэвтрүүлэгт манай ардын хөгжмийн нэрт мастерууд, тоглогчид маань ярилцсан. Эднэр бас зарим арга техникийг үзүүлэх байх, ямар аягаар яаж тоглох вэ? Энэ тухай зөвлөгөө өгч тоо. Тэгэхээр одоо эхлээд шударгын цохилго даралтыг улсын авиа шүжигчин төрийн шагналтай ташталам энийг их анхаарч үзэх хэрэгтэй. Гар хорвооно цохилго дээр хөг интервью түрүүн хэлсэн. За хөг яг уу энэ бол нэг л хөгөр юм. Тэгэхээр цохилгуудын тэр юу жишээ нь одоо баруун Монголд нэг сонин цохилго торгуудад бий. Тэр энэ тэр бол шинэ зургийн нэгдүгээр үлсэл ирээгүй шүү дээ. Шударгын товшуурын аагам товшуурын. Тэгэхээр одоо ирэх байх гэж боддог одоо зариуд ингэж үзүүлэх гэж байна. За шудраг хөгжмөнд ардын богино дууг хөгжимдөд 5 янзын одоо цохилт гэж ярьдаг арга барил байгаамаа. Түүний эхний нэгдүгээр нь бол яг дуучныг дагаж одоо хөгжимдөг нотны одоо ритмтэй тийм маяг байдаг. Хоёрдугаар нь бол хөгжимдөө тохирсон мөн одоо тэр нэгдүгээр барилаас арай жаахан ондоо. Хамгийн одоо чухал ер нь одоо үндэсний ардын хөгжмөн дотор гоёл чимгэлийн одоо маягийг одоо хийж явдаг энэ шудраг хөгжмөнд бол хамгийн их тохиромжтой, хамгийн их хэрэгтэй. Одоо зарим цохилтууд нь бол манайд их ховордоод байгаа. 3 дугаар цохилт одоо бидний нэрлснээр бол давхар цохилт, дан цохилт, задгай цохилт гэдэг бол одоо хамгийн их чухал юм. Уран сайханчид мөн одоо ардын авиаснууд бол энэ цохилтуудыг зарим нь бол мэддэг, зарим цохилтуудыг бол одоо их хурдж байгаамаа. Тэгэхээр би энэ ялангуяа эхний 2 цохилт бол гайгүй. 3, 4, 5 дугаар цохилтыг бол одоо би тоглож үзүүлье. За эхний миний тоглох бол тэр дан цохилт гэдэг. Энэ бол энэ шудраг хөгжмөнд их тийм уянгалаг авиа гаргадаг. Их онцлогтой цохилт байгаа юм. Энэ бол ялангуяа одоо их ховор байгаа юм. Энийг бол одоо хойч үедээ бид нар одоо сурах гэж их оролдож байгаамаа. Ийм маягтай. Тэр 4-р цохилт нь бол давхар цохилт гэж байдаг. Тэрэнд би мөн нэг дуу хагасалцгий. За ийм маягтай. Энэ бол хурдан дөрвөн их жижигхэн цэвэрхэн тоглохын шаардлагатай. Тий, тодорхой хэмжээтэй. Тэр одоо задгай цохилт гэдэг бол одоо манай нийтээрээ манай шудраг хөгжимчид их хэрэгжилж байгаа тийм цохилт байгаа. Энэ бол одоо мөн ялгаа байхгүй, маш чухал мөн одоо чимгэлэх үүрэгтэй. Ийм маягийн одоо олон цохилгыг манайхан сурч өвлөх, өвлж чадсанаа энэ үзэлгээр үзүүлвэл бид их баяртай байх юм.